экспортын гол түнш орон, эдийн засгийн гол харилцагч оронтойгоо одоо болтол ганцхан төмөр замаар холбогдож байгаа нь үнэхээр харамсалтай явдал байна. Тэр байтугай төмөр замаа барьчаад холбож чадахгүй 10 гаруй жил улс төрийн шалтгаанаар элдв янзын хутган өмүүлдээр санаатай хоролдоод өртөд ингээд усаараа ингээд тохирж байгаа нь үнэхээр харамсалтай. За энэ асуудал бол угаасаа улс төрийн зорилгоор унгааж ирсэн, гацааж ирсэн, хорлож ирсэн асуудал болохоор улсын их хурлаас өөрөөр улс төрчдийн хүрээнд улс төрийн хувьд юм шийдвэр гаргаад хэлцээр хийх эрх чиглэл өгсөн зөвөө гэж бодож байна. Яа харахгүй зөв. Тийм болохоор энэ дээр миний хувьд ч болон хүн намын хувьд бол бүрэн дүүрэн энэ хэлцлийг харин аль бол алдаа багтаагаар маш сайн цаг алдахгүй хийх ёстой гэдэг дээр дэмжиж байгаа. Зүгээр ганц нэг зүйл байна. Тэр 11 дэх зүйлд байгаа сэргээгдэх эрчим хүч болон өөр тэр говийг усчлах, шар шорон шуурга, цөлчлөө тэмцэх гэдэг асуудалд оруулсан байна л да. Эндээс тэр сэргээгдэх эрчим хүчний экспорт бол үнэхээр чухал зүйл. Яг энэ хэлцээрийн агуулгад нийцэх зүйл гэж бодож байна. Хэзээ чи юм Монгол улс өмнө ярьж байгаагүй миний мэдхээр. Тэгэхээр урд төршрүүл сэргээгдэх эрчим хүчийг экспортлох тухай урт хугацааны итгэлцэл энэ гэрээнд оруулах нь үнэхээр чухлаа гэж бодож байна. За эрчим хүчний нүүрсний экспорт ч гэсэнтэй. Харин энэ бол засгийн газрын хоорондын хэлцээр энэ дээр бомбын энэ хэлцээрийн агуулгын бол бомбын төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих тухай шүү дээ. Тэр нь чиглэл өгөх тухай. Тэгэхээр яг ингээд хэлцээрийн агуулгадаа нийцсэн зүйлсийг их хурлаас тогтоож өгөхгүй бол хажуугаар нь зүгээр гишүүдийн саналаар бидэд хүсэл хэрэгцээ их байна л да. Ус жуулчмаар байна. Шар шорон шуухтай тэмцчмээр байна, босуучнаа бэлдчмээр байна, өөр юу гэдгийг жижиг сажиг том юм зөндөө байгаа. Тэр болгоныгоо ингээд гişүүд болгоны саналаар ингээд чихээд байх юм бол энэ чинь хэлцээрийнхаа үндсэн зорилгоо алдаад цаар мөгжүүлээд үр дүнд нь нөлөөлчих вэ дээ. Тийм болохоор миний хувьд санал бол туван сайд болон ажлын хэсгийн анхаараасаа гэж хүсэж байгаа. Гол хэлцээрийнхаа агуулгад төвлөрөөд тэрлүүгээ чиглээд үр дүнгээ тэндээс авахгүй бол хажуугаар нь баахан юмны юм юу гэдгийг хүслийн жагсаалд авчиад хэлцээрд оруулчих вэ дээ. Тэгэхээр гол нь тэрэн дээр төвлөрөх ёстой гэж бодож байна. Харин энэ дээр давтаад хэлэхэд сэргээгдэх эрчим хүчний экспортын тухай бол заавал тодорхой тусах юм бол энэ бол харин ёстой жинхэнэ хэлцээрийн агуулгын чухал хэсэг байх болно. Чааштай ч гэсэндээ үр дүн маш сайтай зүйл байх болно. За тийм болохоор ямар ч гэсэн энэ хэлцээрийг цаг алдахгүйгээр хурдан хийх нь Монгол улсын эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалт татах цаашдаа ганцхан бомбтой биш олон бомбтой төмөр замыг холбох. Ер нь бол ингээд олон 10 жилийн Монгол улсын эдийн засгийн өсөлтийн суурийг тавих гэдэг байгаа юм. Тэгээ энэ дээр яаралтай цаг алдахгүй хийхийг дэмжиж байна. За